их чадaltaй шидэ ирвис чинь одоо заавал морин дээр мордож аваад морийг барин заавал энэ сэрвэгээр хүмүүсаараа ингээд морийг мордож аваад байгалыг одоо тухайн хүмүүс сайхан хангаал. Одоо байгальдаа бол сайн харьцаа одоо. Това хүмүүсийн дээрээсээ ерэн ан их агнаж байсан. Одоо байгалийн аль уулуурхаг одоо тийм нутаглаж байсан. Одоо тусч байгаа газар шивэ тайрхан байна нөө урт талдаа. Энийг одоо хаяагуулак гэж хэлдэг юм одоо тэрэгдэг гэдэг уулаасаа үргэлжлээд одоо хаяагуулак гэдэг уул одоо үргэлжлэн төгсөж энэ байгаа. Одоо энэ Ата таван богдч одоо Цэнгэлийн нутаг. Одоо хамгийн сүүлийн газрын зурагт одоо улаан ус руу оруулсан. Одоо манай айл зусж байгаа газар бараг улаан усын нутагт оруулсан тийм төвхтэй. Одоо ата таван богдч одоо энэ харагдаж байна одоо. Дээр үед бол энэ даваанууд бүр хаагдтай байсан. 60-70 он. Тэр өнгөрхөө одоо ерөн жилд одоо энд мэс судлаач Японы нэг эрдэмтэд байдгийн одоо 5 жил судалсан. Тэдний судалгаагаар одоо Ата таван богдын мэс бол одоо жилд 6-аас 5 м доод тална. Дундх хэсэг нь 3 м, дээд хэсэг нь 2 м ингээд мэс доошоо орж байгаа. Гэт одоо 60 оноос одоо жилд 5 м-ээс хайлаа гээд бодоод үзэхэд хэдэн метр одоо мэс орсон байна. Одоо энэ жил бол харин гайгүй мэс тийм их айлахгүй байх. Одоо харин уулын ороо дээр бараг цас үлдэх байгаа юм жид. Одоо манай шивэ тайрхан гээд одоо энэ нэг өндөр уул байна. Энэ бол цагаан соёнгийн урт талда том овоо байгаа. Тэрийг бол одоо нэг удаа дахидаг байсан. Тэр овоог дахиад шүтээд одоо жилд нэг удаа дахина. Тэгээд энэ шивэ тайрханд 1966 онд нэг 5-6 янгар ямаар тэрийг шүтээд буудахгүй өссөөр одоо 400-500 гаруй болж байгаа. Одоо шивэ тайрхны одоо дэнжи дээр одоо харагдаад явж л байгаа. Шивэ тайрхан гэдэг чинь одоо ерөн тэр овоо дахидаг өндөр уул одоо Ата таван богдоос баг энэ чин хэдэн метр байна. Тэрийг одоо ерөн овоо одоо цагаан соён шүтэж ирсэн уул байлаа л дээ. Тэр ууланд гарсан анантыг тэнд дуургууд өгөө таруугаа одоо ямар нэгэн анантад одоо тэрийг одоо ирбис ирээд нэлээ тохиордог өвөл янгар байсан газар 90 байнга байдаг. Одоо манай энэ нутагт нэлээд ангөрөө баага ирбис шөлөөс богоцоогоо ерэн ан элбэгтэй одоо энэ цагаан ус тийшээгээ аргал би энэ ойгорлолтой тийм л юм да өлдөө жоохон хөөтөрдөг зундаа бол халдаг халах үедээ хална ороо орвол одоо үргэлжлээд орчдөг ч тал би баага ирбис одоо энэ нутагт байгаа ангөрөөтэй бүгд нь таарч байсан. Одоо отроор явж байхад одоо үйлжингээ одоо оторлоод одоо шөнө манаад өдөр хариулаад 1-2 цаг гаруй унтаад 1-2 шууд аргал түүж авч ирээд одоо оройдоо хоол уснасаа хийгээд адуугаа манай тагаад явж л байсан. Энэ нэг харагдаж байгаа төргөн гээд уул байдгийн тэнд миний нэг 6 том мөр байсан. Тэрийн дотор нэг сайхан ногоо мөр байсан. Тэрүүнийг нэг 2 ирвис барьцсан. Тэр одоо миний сайхан мөр байсан юм. Тэр чинь сүүлэн барыг одоо энэ алд том цоохор одоо муур дөстэй биеэрээ том их чадaltaй шидэ ирвис чинь одоо заавал
морин дээр мордож аваад морийг барин заавал энэ сэрвэгээр хүмүүсаараа ингээд морийг мордож аваад хүмүүс ч нь одоо ер нь зүү тэвэн шиг одоо хүмүүс нь барьсан газараа тэгээд яг цээрээс барьж аваад тэгээд морийг аваачаад адуу малыг тэгж барьдаг. Тэр чинь их чадтай сүүлээрээ ингээд хоёр хөлийг ингээд ороож аваад морчин хөдлөхгүй. Одоо энэ уулнаас манай адуу хөөгөөд эрвис энд нэг 2-3-ыг шархадуулаад бөөр доошоо хөөгөөд нэгийг бариад явсан. Одоо та энийг энэ хэр дагаж ирээд одоо энийг дараад ийшээ хоёрыг энд ноодо хайцсан. Одоо эрвис илүүхтэй байсан. Одоо өвдө хаяа үзэгддэг. Одоо жоохон ховордоо болж байгаа бол одоо ер нь одоо энэ швед хайрхан дээрээ л өвдөө нэг хэдэн янгар төхөрөд явцдаг хаяа ирдэг. Одоо энэ цагаан ус талаас ирдэг. Энэ Алтай таван богдын энэ өндөр асга хад мөшүүлээс одоо чөлөөтэй даван нэрвэж чинь. Баагва чинь тэнд бөгдрөөд баагва баг тэр Алтай таван богдоос өндөр уулаасаа давж чадахгүй наатовын уулаар яв. Баагва чинь нөгөө ангал мангалд орчих нь эрвис тим гэж байхгүй. Харин тэр эрвис тэр асга хад мөс тэр ямар ч газраас яв. Эрвис чинь 50-60 метр хаднаас хараагаад доорн байгаа аргалыг одоо ер нь барьсан газар ер нь хөдөлгөхгүй. Би тэрийг одоо энэ уулаас харсан. Энэ уулаас тэнд нэг аргалыг одоо хөдөлгөөнгөө барьсан байсан. Тэр хараагаад буусан газар нь одоо цас орцсон байсан. Нэг 50-60 метр өндөр хаднаас нисэж угаад тэр хэвдэж байгаа аргалыг тэр газарт нь ер нь цас орцсон байсан. Ер нь ямар ч хөдөлгөөн байхгүй тэр газартаа бариад. Одоо ерөөс чинь тийм чадaltaй араа тийм да. Одоо манай орон нутагт одоо энэ Алтай таван богдоо маань одоо мөнгө цастаа учигдсан тийм бол энэ сонирхож гадаадын баг бүх орны хүмүүс ирнэ гэж би бодож байгаа. Жилд нэг 200 гаруй жуулчд ирнэ. Энэ цагаан гол талаас. Тэрийг одоо ер нь манай таваа хүмүүс одоо жоохон цөөрөөд урагшаа нүгээд хото бараадаад зах зээл дөөрт ингээд нүгээд одоо цөөрсөн. Одоо манай Цингэл суманд таваа сургууль гээд ганц сургууль бий. Таваа хэл баг мартах шахсан, соёлын хэл одоо үндэсний хэл баг мартахаар төгссөн. Одоо 10 хэдэн жил болж байна үү одоо таваа сургууль байгуулаа. Одоо энэ тавааг одоо дэлхийд даяар одоо ядахтаа одоо мэдэх гээд одоо би энд нэг таваагийн одоо дээр үед эдэлж байгаа, хэрглэж байгаа нэг гэр мөзий байгуулсан. Тэрийг одоо гадаад хүмүүст бас харуулах одоо таваа хүмүүсийн одоо амьдрал ахуй иймэрхүү байсан гээд харуулах санаатай тийм нэг музей байгуулсан юм аа. Гэр